Сайн уу найзуудаа. Өнөөдөр би гэрлүүгээ гоё гадаг сайхан байхад алгаж ийн хичээлээсээ тараад ингээд өнөөдрийн бичлэг бол нэг сайхан гадаар аялалд эрүүл мэндэд хангах бичлэг. Би 11 минут ангуурс бичлэг ингээд төгссөн байгаа. Тэгэд өнөөдөр аягүй сонирхолтой даалгавар өгсөн чинь багш. Гэртээ зөө өөр юм гэсэн хоёр технологитой болоорой гэсэн чинь. Тэгэхээр би аягүй гоё юм бодсон зөө. Юу вэ гэхээр ингээд нэрийг актер гэж юм зөө. Би амар цэний нэр бодохгүй хав нэр актер гэж өгсөн. Тэгээд юу лээ ингээд юу байхгүй юу? Завшиг юм байхгүй юу? Гэтэ хөлмөл ямар ч байхгүй зөө. Зүгээр ингээд хөвдөг. Тэгэнгүүт тэр хөвдөг юу чинь мэдээж яанда. Нөгөө хөвөндөө тэр давчаа түнгүүс дээр нь заяа те ингээд ундаач те утас те ямар нэг юм утас гэлгар утан дотор хийгээд тоолж болно юм тавиад те одоо шил те ямар нэг бичээ даахгүй ч тэгэхээр доор нь ингээд те гоё юм дэвсээд ингээд дээр нь тавьж маваад тэгээд яаж болно. Тэгээд би танаас гэр чи юу гэдэг гэдгийг харуулах гад энэ ингээд автоагаалаг байна манайх дандаа энэ дуугатай аюу гоё яваадаг тэгээд тэнд байна, айл байна, энэ юм гэд юунууд байна, энэ юм орой буудал байна, самкэмсал хаус энэ нэг тэгээд нэг юм байна, самкэмсал хаус гэж байна. Тэгээд нэг юм өдөл тэгээд аюу гоё би алхаад явж одоо энэ тэгээд ламын талтай байна. Тэгээд та нар лайк саб дараарай. Нэрээ 5 сабскрайбтай болсон байсан баярлалаа. Тэгээд юу байдаг да. Тэгээд 50 зав. Тэгвэл бас нэг намнаас нэг хүн нэг ширхэг бас технологи хийж ирнэ гэсэн чинь. Тэгээд би тэрийг тэмдэглэн дээр зураад юу хийх юм орхын ороод тэгээд яа чин гэрээсээ олоод хийцнэ. Тэгээд одоо би маргааш нөгөөний хүндэтгэлийн цуглаанд орно. Цуглаан гэдэг нь юу вэ гэхээр те одоо ингээд энэ дэлхийд одоо хүмүүсээ бариагүй штэ. Зарим нэг хүмүүс л газар шороо хүн бариагүй штэ тэр үеийн хүн байхгүй юм чинь. Тэгээ нэг одоо таанаас хэлэхээр зарим нь л ойлгох бах та сүм явах хүмүүсүүд ойлгох бах. Тэгээд энэ хаваа аюу гоё юм байр байшинтай. Ийм дээр нууда. Тэгээд би ингээ алхаа явж юм. Гадаа амар гоё хаан би алхаад явъя гэж бодсон. Тэгээд би нэг амар гоё өрөвцөн заяа. Ундрал нөгөө нэг гоё үг мөс хэрэгэлцтэй. Хойло болцоо. Чи одоо тэнэг юм уу гэдэг амар тэгээд бичсэн штэ. Тэрийг би нэг нэс гоё явуулсахгүй юу. Тэгсэн чи яасан гэж. Сайн үг бичсэн. Тэгсэн чи сайн ингээд дараа нь би шууд хойло болцоо гэхлээр хэлцэхгүй юу. Амар асуулт мэндийг явуулаад. Тэгэхээр би хойло болцоо гэхээр за яаж гэсэхгүй юу. Амар догдсон юм шиг үлээ. Эмэгтэй найзахгүй юу. Тэгэд яаж гэсэн чинь би өөдөөсөн мэдээ. Арчин болохоор тийж авна штэ. Нөгөө чинь бүр намайг яагаад блоклохгоо тэгэхээр пранк гэж биччихсэн юм билсэн заяа. Тэгсэн чинь банги би ингээ блоктоос авч юм бодоод өрөөш заяа гэж хэлцэхгүй юу. Тэгсэн чинь зөө гэд тэгсэн чинь өөдөөсөө урмыг хооглаад гэж бичдэг байхгүй юу. Тэгэхээр би зөвхөн юм зүйлсээд тэгээд бүр дуу бичээ яваад хоёр цаг битсэн. Би тэгээд гэлэг алхаад явж гин. Бас тоглоомын сайтан жоохон сууна. Та нар лайк саб дарсан уу? Лайк дараа subscribe дараа. 10 subscribe хүрвэл би танарт гоё аниме ярьж өгнө. Одоо анимег сонгож л байгаа. Та нар ямар аниме яруулмаар яарай. Доор коммент дээр тавиарай. Надад 4-5 сонголт гарч ирсэн зэ. Акамега Kill гэж байна. Тэгээ 2-3 партаар оруулна. Тэнгүүт Marshall байна. Marshall байна. Demon Slayer байна.
One Punch Man арай. Юу Naruto байна. Би жоохон дууны фильтр гаргаж яах бах та. Англиар ярин зөв юм ч гэсэн. Тэгээ одоо л надад бэлтэж байгаа. Demon Slayer-ыг нэг яана. Англиар юм уу? Монголоор л ярьчих. Тэгэд нэгээс 10 дугаар 10 subscribe хүрсэн чинь нэгээс 10 дугаар хүртэл яриад өчнөө. Тэгэхээр та нар яарэ. Би одоо хэр аниме хийж чаддаг юм бол мэдгүй гэж байдаа санагдах байна та. Юу нэрээ юу гэж бодчихлаа. Тий. Манай юуныхаа байрны хайгуу манай ангийн хайгуу гоё зохиосон. Юу гэхээр өсөлтийн авраг бид нэг ангийнх ингээд групп нийтлээ гэсэн. Тэр нь яадаг вэ гэхээр ангийнхаа бүх хүүхдүүдийг оруулаад тэгээд админ 5 ч юм болно гэсэн. Тэгээд нэгт багшийн хүүхд гонжоо, хоёрт ирэмүүнээ, гуравт би, дөрөвт төсөө, тавт гигинэ гэд бид 5 админ буюу тэр группийн хянагч болсон. Тэгээд бид нэг ангийнхан гэдгээр яах вэ гэхээр одоо нөгөө нэг ангиараа те юм хийгээд асуулт ангийнхаа группээр постаар юу яах вэ гээд асуулт тийм гоё юу гаргаягээд тэгээд гонцгой тийм юм үүсэн байгуулсан. Ээжээсээ асууж яагаад тэгээд ясаа тэгээд одоо бас төгчлээ. Амир өвлөө би. Жохо самтуудтай сууд юм уу? Тэгээд байж байгаа. Тэгээд манай ангийн манайгийн юу яахгүй юу? Тэгээд бид нэг ангийнхан дөрвөн аа гээд групп нэснээсэн. Тэгээд би нэг гонцгойтой хилцэж байгаад нэг ийм сал гаргасан заяа. Тэгээд гонцгой чинь бүр дараа нь гэсэн үг заяа. Биднээс чинь дарга л та гэтэл бид нар туслах даргууд нэг кинон дээр гол дүр туслах дүр юм шиг яг тийм шиг нэ төсөө ирмүү бид дөрв бол нөгөө туслах маструуд гонцгой зинхэн мастер ледис гуйж хилцсэн группийг аваад тэгж байгаа хүмүүс үг. За самтуудаа сууч. Тэгээд юу ямар сайн би. Тэгээд нөгөө нэг яг одоо төнгөт бид хоёр хэлж чад ийм болсон. Ангийнхныгаа дэмждэг тийм санал авъя гэсэн зөө. Одоо манай ангид ангийн дарга нь байхгүй байхгүй юу. Тэгэхээр ангийн дарга болмоор байгаа хүүхдүүдийн нэрийг бичээрээ пост оруулж агаад тэр комментэнд нь зөө. Нэрүүдийг нь хамгийн их нэр авсан хүнийг нь ангийн дарга болгоё гэж хэлсэн зөө. Тэгээ бас тэгээд энэ группийн бас шинэ одоо зарцыг олно гэсэн яа одоо гонцгой маань өвдсөн байгаа. Тэгээд хоёрт маань ирмүү байгаа болохоор одоо төрдөө ирмүү захирч байгаа. Йоо биста. Ирмүү маань захирч байгаа. Тэгээд ирмүү би тэгээд захирнда. Тэгээд бодоод хичээл дээрээс ирмүү өнөөдөр ирээгөө тэгчээ. Яасан бол гэсэн чи. Гой. Яасан бол гэсэн чи өвдсөн гэдэг тэгээд би одоо хариуц цаг байж байгаа. Одоо яах би тэгээ яахаа мэдгүй л энэ бас нүг даалгавруудыг шалгалт явагддгийн заяо. Тэр нь юу вэ гэхээр даргын үүслийг авсан хүн нь заяо. Тэр даргын хуваарийг авсан хүн нь яана. Ингээд даалгавруудыг шалган заяо. Одоо хагасайн буюу маргаашта би ингээд бүх хүүхдүүдийн даалгаврыг шалганаа гэж байгаад байгаамаа. Тэгээд манай багш нэг төгсөж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө нэг гонцгой маань ээж юм. Тэгээд бас байна. Яг харахгүй. Гопэсэ. Скинс тавил юм байна. Тэгээд захирагчуд бас хурал хийсэ. Ямар хурал вэ гэхээр ингээд бид нартэй ингээд 6 илуугаа гэх юм бол групп
асрах хүн байхгүй, хамгаалах хүн байхгүй эдгээр янзаар хилээд авах болохоор нэгэн зүйлийг гаргасан. Тэгэхээр тэнд нь хоёр хүнийг нэмье гэж бодсон. Тэрэнд нь барахас Тэмүүжин хоёрыг нэмье гэж бодож байгаа. Тэгээд яах вэ гэхээр ингээд барахас Тэмүүжин хоёрыг багтаа нэмснээр тэгээд илүү их дарахтай болоод яана гэсэн үг. Одоо манай анги чи 9-ийн анги зөө. Манай ангийн 9-ийн анги нь 2-ын Б анги гэж байгаа юм зөө. Тэгэхээр юу багш одоо ингээд жирэмсэн төрөх гэж байгаа. Гончхоо өвдсөн ээжигээ асрана. Гончхоо өвдсөн. Тэгээ бас ээжигээ хажуугаар нь асрана. Ээж нэмдэг байгаа. Ирмүний өвдсөн ээж нь асарж байгаа. Эцэг эхчүүд бол явж чатаар норохгүй, хянаас тавихгүй. Яа, ингээд салуун амар хэцүүхгүй. Нэг тийм хурал болсон. Тэгээд би одоо тэгээд би хурлын ингээд явхаар болсон. Тэгээд одоо өнөө өрөөний 7 цаг тэгээд видео калаар ярилцаж явах та. Мэдгүй. Тэгээд Сүний дараг байгаа аюу хэцүү мөө. Хамаг ингээд хүнээс цаанд аюу хэцүү байд юм байна. Ингээд тэ даалгаврын шалган хурлаа хийн, юм хийгээд. Тэгээд манай ангийнхан тэгээд бас яан зэ одоо манай 3 дахь сургуулийн багш нь аль ангитай байна штэ. Тэгвэл манай анги одоо ингээд заах багш олдохгүй байгаа. Ингээд хэсгээр орцгож байгаа. Тэгээд шийдэн зав хүүхдүүд ээлж дараалдан өөрсдөө орохоор шийдсэн. Тэгээд нэг төдөр юу гэдэг та 5 юу тэгээд одоо тэгээд барахас Тэмүүж хоёрын нэмгээд байгаа. Хагасаа мэдсэнээр бас манай анги хичээл ордог. Яагаад гэвэл 4-р ангийнхаа одоо англи хэлээр сурах ёстой гэж бид шийдээд багштай хэлж чагаад ингээд орохоор болсон. Одоо гэрээ шиг юм цаасан дээр мэдчихэж чагаад хагасаа мэдсэн сайн 2 цагаас яа гэд. Тэгээд англи орсон. Тэгээд би өнөөдөр хичээл заашаад амар хэцүү байлаа. Толгой амар өвдөд байна. Яасан бэ гэхээр өнөөдөр зураг амар их ордог өдөр байхгүй юу? Тэгээд өнөөдөр зургийн хичээлийн заан ийд амар хэцүү толгой өвдөд. Шаналлаад байна уу? Тэгээд гоё л нэг юм болж ийн дөө. Тэгээд манай ангийнхаа айгу нэг юм зарим нь ухаангүй гэж зөндөө хөөгдөд нь штэ. Миний царай яг торохгүй байна. Амар наад тусах юм. Ингээд царай юу туу онц сурдаг гэж зөндөө байдаг штэ. Тэр зөндөө байдаг нь шалтгаантай зөө. Яг л багш манай багш амар сайн заадаг байхгүй юу? Тайлбарлаа учлал хийж тэр үед нөгөө муу сурдгууд нь өвдсөн гэж байхгүйсэн. Тэгэд одоо болохоор ирээд байгаа. Тэгээ нөгөө нэг одоо бид туслах зорилготой. Тэгээд бүр ингээд би одоо сая яг та нартай ярьж байгаа нэг бодол орж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр тэр группийн менежер тэгээд ям хяналт тавигч би менежертэй бодъё гэж бодсон. Одоо гэрлөө ороод би гончхотой чатлж агаад яана. Гончхотой чатлж агаад менежер болохгүй юу? Нэг менежер болгочихоос манай багсандаг хөхгүй юу? Тоондоо юм юмдаа айгу мундаг. Тэгээд менежер болгочих гэсэн. Тэгээд өчигдөр бид нэр ангаараа нүг юм саран охин хөхөөхүүгээд кино үзэхгүй юу? Тэгээд тэрнийхээ одоо зарлыг бид нэр өөрсдөө очиод ангаараа алхаад ангаараа юм үзээд ангаараа буцаад тэгээд явж исэн. Тэгээд мэдээж энэ дарга нар нь мэдээж хүүхдүүд их хянаас 50 бараг үзсэн. Тэгээд тэрнийхээ одоо тооцооны хүнд айдаг. Тэгээд даргууд нь яаж хаа тооцооны хийж чадаагүй. Яг чадан заяа. Гэхдээ заавал нөгөө нэг баг шингэсэн байхгүй юу? Тусын ажил хий. Хүний ажлыг хийх юм бол 4 зүтснээр халагдана гэсэн үг. Тэгэхээр багсыг менежер болгож агаад багсаа ягаад тэгээ менежерийн туслахаар Тэмүүжийн томилъя гэж онцгойтой чатлах гэж үзнэ юу ч гэсэн. Тэгээ багштай хэлцэх нү яах нү мэдгүй л сая гончхоо чатанда байсан яасан уу мэдгүй л
За тэгээд баяртай. Лайк сабатараа 10 subscribe хүрвэл аниме ярьж шүү.